манай хүнийг нэгдүгээр бааз гэж байсан билүү дээ. Тэрэнд хөгжим багш хээжээл дуудаад чуулга дээр ирүүлээ. Тэгээд чуулгын хөгжимд удаар тоглодог хүн байж байгаа. Тэгээд дэлхийн залуучуудын үеийн 100 дугаар өчтөрд баян их сайхан тоглодог. Тэгээд баян удаа хоёрыг авч явж ингэж ирж тэрнээс хойш ерөөсөө энд отод суурсчихсан. Нутагтаа хараагүй ээжтэй очих нэлээд хэдэн жил цаадсан. Тэгэл энд байж байгаа л ээжигээ дуршиж одоо тэрнийг ирнэ хийж исэн дуул да. Нэг л мэдхэд уулзсан даа гэж энэ дөө бид нар маш бүр энгийн маш гоё энгийн маягаар дуулъя гэж ярилцсан. Тэгэл өртөөсөө ганцхан төгөлдөр уртаа яг гурлаа төгөлдөр уртаагаа дуулаад одоо манай хүний гэр нь энэ завшаан тохиолдоход одоо хэлэхэд юу яадаг шүү дээ. Дуунуудын одоо ардын дууг зарлаад байдаг. Тэгээд өөрөө ерөөсөө дуунахаа үгийг хийгээл аян хийдэг. Тэгээд ерөөсөө тэр нутагтаа ирнэ ингээд хаан ч гэсэн одоо энд дуулж байгаа хүмүүс ч гэсэн бүх одоо дуунуудыг ардын дуу гэдэг. Тэгээд энэ 100 би нэг театрын 40 жилийн оогоор нэг өөрийнх нэг хэдхэн дуутай яараад бас нэг төвөр хийсэн. Тэгээд цаашдаа одоо энэ бүх уран бүтээл нь бол бүгдээрээ над дээр хадгалаастай байдаг. Тэгээд энд бүхнээс та нар одоо ингэж судлаж ингэж хийж яагаад нэг чинь их баярлжээ. Тэгээд нэг л мэтгэд уулзсан даа гэдэг анх Тодно гэдэг хүн дуулсан юм л энийг бол одоо жаргалгаа ярьсан баг тийм. Тэгээд энэ дуу 50-аад оны дуунд зохиогдсон дуу. Ингээд тэр уран бүтээлч дуулснаас хойш авьяастан дуулснаас хойш нэг хэсэг хаяал нэг араа жагаар их бас дуулагддаг байсан. Гэтэл энэ дууг 1980-ад оны үед Монгол Улсын гавьяач хүчин Дархны гэж нэрлэгддэг Бардийн Инх бат дуулж гарч ирснээс хойш ард түмэн дахиж сэргээж их дуулсан. Энэ бол одоо бас сайхан дуу. Одоо сар шин болох ч байгаа үед бол бас нэг л мэтгэд ээждээ очиж золгондоо тэнд хүлээж байгаа ээждээ одоо тэр үр хүүхдийн сэтгэлийн илэрхийлүүлсэн сайхан дуу байгаа. Holding all the same here tonight.
нутагда үгийн хайртай чимээ хүлээж суугаа нутагда